гişүрхэд байдэн штэ. Тэр шиг юм болоод байна уу юу? Ихсний үгнээс сонсч өгсөн чойж тахлагчд баярлалаа. Саяны Иохан номын 4-р бүлгийн 28-аас 34-р эшлэлдэр Есүс Христийн өөрийнх нь дуулууртай байдлын талаар биднэрт заасан юм сонирхолтой хэсэг гардаг. Дуулууртай байдал гэдгийг талаар ярихлаар бид нэг юм хоёр юм ярих хэрэгтэй болдог. Нэг нь гаднах дуулууртай байдал, нөгөөх нь доторх дуулууртай байдал. Өөрөөр хэлбэл дуулууртай байдал нь хүмүүсийн амьдрал заримдаа гадна харагдаж байгаагаар нь үнэлэгдэх гээд байдаг. Нэгэн хүү цуглаан дээр өөмүүлээд аж гин л дээ. Нүрэ ам нь янз янз болоод тэр хүү амьтны анхаарал татах гал. Тэгээ ээж нь тэр хүүг суу гэж хэлж гин. Суудаг. Тэгээд айгүй хатайхан хидэд удаа суулгах гэж оролцсон бас хүү суугаагүй. Эцэст нь ээж нь яах вүлээ? Дууныхаа өнгийг өөрчилдөг те. Ээжнээс ч гэлтгүй аавнаас ч гэсэн ялгаа байхгүй те. Нөгөө нэг гэртээ яаж хилдэг вүлээ тэр өнгөөрөө хэлнэ. Тэр үед юм болохоо байсан бэ гэдэг хүүхд ойлгодог. За энэ юу гэсэн үг вэ? Гэртээ очих юм бол юм игүүтэх юм байна та. Одоо ч цуглаан дээр ээж авч яахчгүй л те. Гэртээ очих юм бол юм игүүтэх юм байна та гэдгийг ойлгож эхэлнэ. Тэгээ хүүхд яах вэ? Суун. А гэвчиг доторх хүн нь бол яах вэ? Босоогоор хэвээрээ байждаг. Бидний амьдралын дуулууртай байдал буюу Бурхны үгэнд ягштал, Бурхны үгийг баримтлах, дуулууртай байх. Энэ нийгэмдэр амьдрах, амьдралын маань бие авч явах байдал гэдэг олон зүйл дээр заримдаа ийм гаднах дуулууртай байдал маш сайн харагдах тохиолдлууд бий. Тэгээд доторх нөгөө агуулга нь байхгүй. Хэлбэр агуулга хоёр зөрчилдөн гэж нэг хошин шогогч юм уу нэг тийм үг байгааддаг тий. Хэлбэр агуулга хоёр нь зөрчилдөд байна гэдэг. Түүнтэй адилхан заримдаа бидний хэлбэр дотор байгаад байгаа тэр хандлага хоёр маань хоорондоо зөрчилдөх тохиолдол бол байдаг. Христ итгэгчдийн хувьд гаднаа дуулууртай харагдахад амархан. Яг гэвэл бид нар энэ талаар байнга сонсож байгаа, байнга мэдж байгаа, Библийн талаар байнга заадаг. Харин зүрхэндээ Бурханд дуулууртай байна гэдэг нь өөр асуудал болж эхэлдэг. Бурхан хүний зөвхөн үйлслийг нь өөрчлөхийн тулд амьдралд нь ямар нэгэн тийм дадал бий болгохын тулд ирээгүй. Олон хувь хүний хөгжлийн сургалтууд хүнийг дадлыг нь ингэж өөрчлөөд тэгээд нэг юм давтаж хийсээр байгаад бүрийг юм рефлекстэй бий болгоод тэгээд хүссэн хүсээгүй тийм хийдэг болгох тийм теорийн дээр аюул суурилт. Гэтэл Библи биднэрт юу заадаг вэ? Дотоод зүрх сэтгэлийн өөрчлөлт, хандлагын өөрчлөлтийн талаар буюу зүрх сэтгэлдээ Бурханд дуулууртай байх талаар биднэрт заадаг байна. Сая 2 бүтэн сая өдөр дамнаад бид нэр манай гэр бүл хойшоо Булган аймгаар аялж байгаад ирсэн хөдөөгөр. Тэгээ та бүхэнд тань заримтай нь уулзалтааг байх, зарим нь ч угаасаа өөртөө ч байхгүй байсан байж магадгүй. Тэгээ хөдөөгөр ингээ явж байгаад нэг сонирхолтой юм байгаа. Машин бариа явж байгаад ажиглагдсан зүйл. Бүгдээрээ нэг дүрмтэй. Цагдаа байвал хурдаа саагаад айгүй хайтайхан явна. Цагдаа байхгүй бол дураараа явж болно гэсэн яг тийм бичигдээгүй нэг дүрм байгаа. Тэгээ би яг 80-таа явсан. Тэгээ би айгүй мундаг пастор учраас биш л те. Зүгээр манай машин угаасаа 80-аас илүү гардаггүй учраас айгүй тийм сорилт багтаа. Гэхдээ бидний нөгөө дотоод нэг тийм юм байгаад байгаа тий. Камер байвал хурдаа хасдаг, камер байхгүй бол камер өнгөрөөд нэмдэг. Хурд хэмжиж харах юм бол бид нар хурдаа хасдаг. Яагаад вэ? Энэ нөгөө нэг нийгмийн тогтсон хууль дүрм журам учраас. Тэгээ бид нар тэрэнд нийцүүлэх гэж оролдож байгаа. Гэхдээ тэр нь байхгүй болох юм бол яах вэ? Байхгүй болох юм бол яг өөрийнх нь тогтсон дүрм журмаараа амьдарч эхэлдэг. Хин нэгэн хүн намайг харвал би тогтсон дүрм журмын дагуу амьдрна. Хин нэгэн хүн намайг харахгүй байх юм бол өөрийнх нь тогтсон дүрм журмын дагуу яах вэ? Амьдарч эхэлдэг. Өөрөө юг зөв гэж үзнэ. Өөрөө юг таатай гэж үзнэ. Өөрөө юг илүү дээр гэж үзнэ. Яг түүгээрээ амьдардаг гэсэн утгатай. Бид Бурханд дуулууртай байдаггүй. Өнөөдөр бид нар хэн нэгэн хүнд гэхээс илүүтэйгээр Бурханы үгэнд Бурханд өөрт нь дуулууртай байх талаар хэдвээ харцгаая. Хүмүүс харж байгаа болохоор би дуулууртай байна уу? Миний амьдрал айгүй хайтайхан байна уу? Эсвэл миний албан тушаал намайг
ийм атайхан байх ёстойг минь шаардаж байна уу? Одоо би төрийн албанд байхгүй байгаа учраас яг хинт ч юу гэсэн ч яадгийн гэдгээр би хамаагүй амьдрах уу? Эсвэл төрийн албаны хүн учраас айгүй атайхан байх ёстой гэдэг тийм хандлагаар байх уу? Сүмд байгаа учраас бид нар бие авч явах байдлаа айгүй атайхан авч явах уу? Эсвэл сүмд байхгүй байгаа учраас би дураараа амьдрах уу? Нэр хүндээ хамгаалах гэж бид нар айгүй атайхан амьдрах уу? Эсвэл хамгаалаад байх нэр хүнд байхгүй, унаадах газар байхгүй учраас би дураараа амьдрах уу? Есүс Христийн бидний амьдралд хийсэн авралын ажлын нэг чухал зорилго байна. Мэдээж хэрэг биднийг аврах юм. Түүн дотор бидний нэг хийх ёстой чухал зүйл байдаг нь энэ бол дуулууртай байдал. Дуулууртай байдал. 1-р Петр номын 1-р бүлгийн 2-р ишлэлийг би та бүхэнд уншиж өгье. 1-р Петр 1:2. Та нар Бурхан эцгийн урдаас харсны дагуу сүнсний ариусгалаар Есүс Христэд дуулууртай байх болон түүний цусаар цацуулахын тулд сонгогдсон билээ гэж Христ итгэж хүмүүсийг хэлсэн байдаг. Христэд итгэж хүмүүсийн онцлогийг нэг үгээр дурд гэвэл дуулууртай байдал буюу дуулуур гэдэг үгээр баг тодорхойлж болохоор Есүс Христэд дуулууртай байхын тулд та нар сонгогдсон билээ гэж Петр хэлсэн байдаг. Дуулууртай байхын тулд. Есүс бидний юуны төлөө загалмайтай зориулж нас барсан юм бэ? Саяны ишлээс харах юм бол мэдээч хэрэг гим нүглийг уучлахын тулд мөн биднийг өөртөө адил болгохын төлөө биднийг мөн дуулууртай болгохын төлөө. Дуулууртай байдал гэдэг бол маш чухал. Эцэг их хүмүүс үүнийг маш сайн мэднэ. Үр хүүхдүүд дуулууртай байснаар юунд хүрж болох вэ гэдгийг бид нар хардаг. Гэхдээ бид нар өөрсдөө жоохон онцгүй тийшээ яваад онцгүй тийш үр хүүхдүүдэд дагуулдаг бол мэдээж онцгүй л дээ. Онцгүй үр дүнд хүрнэ. Муу үр дүнд хүрнэ. Би өөртөө амьдралын хэм маяг нь замбраагүй. Амьдралын хэм маяг маань өөрөө Библийн дагуу явдаггүй хэрнээ. Тэгээд өөртөө дуулууртай байхыг хүсэх юм бол хүүхдүүд нь яг л тийм хүн болж өсдөг. Үгийн биш, үйлчлэгийг дуурайдаг. Өөрөө гэр бүлээс гадуур харилцаатай байх юм бол хүүхдүүд түүнийг дуурайна. Өөрөө янз янзын одоо юу гэх юм донтой тий хамааралтай аддикт янз янзын зүйлстэй байх юм бол хүүхдүүд түүнийг нь дуурайх магадлал илүү өндөр. Юу хэлж байгааг юм биш. Бурхан биднийг өөрт нь итгэж гим нүглийг нь уучлаад авраад тэгээ өөртөө адилхан болоод өөрт нь дуулууртай байгаасаа гэдгийн төлөө тус. Энэ бол Христч хүмүүсийн амьдралыг бүхэлд нь яг харж тодорхойлж болох өгүүлбэрүүд. Авралын төв, аврал гэдэг зүйлийн төвд нь нэг чухал зүйл байгаа нь энэнд Бурханд дуулууртай байх гэсэн үгийг бид нар харж болно. Бурханд дуулууртай байх. Түүхийн туршид янз янзын хүмүүс Бурханы үгийг тайлбарлаж одоо теологч нар буюу Бурханы үгийг тайлбарлаж Бурханы үг ямар санаатай вэ? Ямар давтамжтай вэ? Үүний цаана юу байгаа вэ гэдгийг босод зааж ирсэн. Тэдний дотор маш олон хуульч нар байсан. Хуульч хүмүүс. Би өөрөө хуульч хүн биш л дээ. Гэхдээ би ингээд хүндлэнгийн энгийн хүний зүгээр ингээд хуульч нарыг харахаар юу бодогддог вэ гэхэлэр энэ хүн гин буруутай юу, гин буруугүй юу гэдэг дээр л гол анхаарал нь байдаг болов гэж боддог. Нэг өмгөөлөгч найзаасаа асуусан чинь тухайн үйлчлүүлэгч нь хэрвээ гин буруутай гэдгийг мэдэх юм бол өмгөөлөгч хүн хэдийгээр мөнгө авч өмгөөлж байгаа ч гэсэн тэр хүнийг өмгөөлөхгүй байх эрхтэй гэж хэлжсэн. Манай хуульч нар сайн мэддэг баг. Өөрөөр хэлбэл тэр хүн үнэхээр гин буруутай гэдгийг мэдэх юм бол би энэ хүнийг өмгөөлөхгүй гэж хэлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл тэдний гол анхаарах зүйл нь юу вэ гэвэл гин буруутай юу, гин буруугүй юу гэсэн асуудал. Тэгээд мэдээж хэрэг үүний ард дээр хуулийн хариуцлага хэрэгтэй. Хуульч хүмүүсийн зүгээс Библийг өгөө тайлбарлах юм бол хуульч хүмүүс ихэвчлэн түүхэнд байсан хуулийн одоо мэрэгчлэлтэй теологч нар ихэвчлэн ямар утгаараа тайлбарладаг вэ гэхлээрэ гэмтэн буюу одоо яллагдагч, тэгээд ялтан, тэгээд магадгүй өмгөөлөгч, тэгээд юу зөвтгөл гэсэн өнцгөр тайлбарладаг. Өөрөөр хэлбэл хүн нүгэлтэй яагаад вэ?
ийм Бурхны хэлсэн үгээс зөрчсөн учраас, ийм стандартыг зөрчсөн учраас нүгэлтэй буй. Тэр нүгэл хийсэн учраас гимтэн болж байгаа, ялтан болж байгаа. Тэгэхдээ тэр чигтэн Бурхан тэр хүнийг там руу н оруулмааргүй байгаа учраас өмгөөлөгчийг бий болгосон. Тэр өмгөөлөгч нь хэн блэ? Есүс Христ. Есүс Христээр дамжаад тэр хүн цагаатсан. Тэр хүн гимгүү тооцогдсон. Өөрөөр хэлбэл тэр нөгөө хилс хэрэгээр явцсан байж байгаа тэгсэн юм бол биш. Угаасаа гимтэн үнэн. Ихтэй цагаатсан, уучлагдсан, өршөөгдсөн гэдэг энэ ойлголтын дагуу ихэвчлэн ярьдаг. Хэрв бид нар эмч хүнд Библийг, теологийг өгөөд тайлбарлаж хэлэх юм бол тэр хүн өвчтнийг эмчлэх талаас нь тайлбарлана. Өөрөөр хэлэх юм бол нүгэл бол сүнслэг өвчин. Нүгэлд авцсан хүн гэдэг бол өвчтөн. Тэгээ Есүс Христ бол эмч. Тэгээ үр дүнд нь яаж байгааг гэхээр ариусгал буюу идэвхрлийг авч байгаа. Тэгээ эмчилгээ гэдэг бол нэг өдөр очиод сап гэл бүх юмыг асуудлыг шийдээд тэгдэг биш. Энд яг ийм үргэлжилсэн ийм процесс явж байгаа. Хэрэг хуульчаар теологийг тайлбарлах, Библийн оног тайлбарлах юм бол гим нүгэлтэн, ял шитгэл, өмгөөлөгч, уучлал байгаа бол эмч хүнээр тайлбарлах юм бол өвчтөн, эмч, эмчилгээ тэгээ эдгэрэл буюу ариусгал гэж тайлбарладаг. Энэ юу гэсэн үг вэ? Бурхан бидний амьдралыг эмчилж, эдгээж, өөрчилж, засаж сайжруулж, хувьсган өөрчлөхийн тулд ажлаа бидний дотроос хийсээр байдаг. Нүглийн буюу ял сүнслэг өвчнөөс биднийг чөлөөлж аварсан. Дээр нэмхэн зүгээр нэг удаагийн нүглийн уучлалчлаа. Одоо ингээд учраа болоод амьдраараар биш. Харин тэр нүглийн хүч чадал буюу өнөөдөр ч гэсэн бидний амьдрал дээр байх тэр нэг үр дагавар авчраад байгаа. Тэр нэг хүч чадлаас нь биднийг чөлөөлж, үр уршигаас нь биднийг ангижруулж байгаа гэсэн ойлголтыг бид бас сайн санах хэрэгтэй. Үүнийг бид нар юу гэдэг вүлээ? Ариуслын амьдрал, эдгэрлийн амьдрал, өөрчлөлтийн амьдрал, шинжлэлтийн амьдрал гэж хэлдэг. Энэ нь юу хэлж байгаа вэ гэхээр нэг өдөр бид нар Христ итгээл бүх юм окей, бүх юм асуудалгүй болоод дуусах биш. Түүнээс хойш бидний өдөр тутамд өөрчлөгдөх ёстой амьдралын талаар ярьж байгаа хэсэг. Ариусгалын амьдрал. Нүглийг биднийг байгаа байдлаас минь, бидний сул дорой байдлаас минь аварч биднийг өөрчилж байгаа энэ процессыг бид нар хэлж байгаа. Тэр энэ дунд бид нар юг сурах хэрэгтэй болдог вэ гэхээр Бурханд дуулууртай байж сурах хэрэгтэй болдог. Аврал гэдэг бол хормын асуудал яригдаж байгаа. Нэг удаа бид нар эзэнд итгэхэд тэр биднийг авардаг. Тэгээ үүнээс хойш нэг авралын ариусгалын амьдрал дотор чинь бидний өөрчлөх ёстой болдог. Энэ нь бид нар юуг өөрчилж юунд сурах хэрэгтэй болдог гэхээр Бурханд дуулууртай болоод махан биедээ үгүй гэж сурах хэрэгтэй болдог. Одоо ингээд амралтын сезон явж байна ихэвчлэн. Тэгээд нөгөө амралтын сезоноор чи хүн яадаг вэ гэхээр дуртай үедээ босоод дуртай үедээ унтдаг. Одоо манай гэр бүл нэг тиймэрхүү нөхцөл байдалтай одоо сүүлийн хэдэн хоног явагдаж байна. Өглөө 9-10 урд нь чи нөгөө 6-7 гэж босдог байсан бол 9-10 хүртэл найдвартай унтж байна. Орой уулангууд яг 10 цаг хүртэл унтсан хүмүүс ч унтахгүй шүү дээ. Орой 11, 12 хүртэл 11 цагийн үед хэдүүлээ нэг кино үзчих уу гэдэг ч юм уу те нэг тиймэрхүү. За яг нэг талаасаа бол замбрааг өгчлөөр арай л муухай хэлчих гэдэг. Гэхдээ яг нэг тиймэрхүү. Тэгээ одоо нөгөө энэ амьдрал чи буцаад яг уу дураараа амьдарч исэн амьдрал маань буцаад хэвэндээ орох хэрэгтэй болтой. Амархан биш. Амархан биш байдаг. Тэгээ энэ амьдралыг чинь юу хэлээд байгаа вэ? Нөгөө ариусгалын амьдрал гэж нэрлэдэг. Лук номын 2 дугаар бүлгийн 41-ээс 52 дугаар ишлэлдэр нэг ийм түүх гардаг. Есүс Христийн 12 настай байх үед нь болсон үйл явдал гардаг. Би эндээс та бүхэнд уншиж өгье. Эцэг эх нь жил бүр алгаслын баяраар Иерусалим явдаг байв. Түүнийг 12 настай байхад нь баярын заншил ёсоор тэд мөн тийш явцгаав гэж. Ингээд Есүс Христийг Есүсийн аав Йосеф, ээж Мари хоёр авч яваад алгаслын баяраар тэнцээ нутагтаа байж байгаа буцааж ирдэг. Бус ирэхэд тэнцээ нэг тэмээн сүрэг дундор ингээд хүмүүс тэмээн сүргэж явахдаа нэг аяллаа
тэр цуваан донд Есүсийг хаа нэгэн газар байгаа баха гэж бодоод явж ирсэн. Яг энэ түүхийг би урд нь уншихдаа Мари Йосеф хоёрыг ямар хариуцлагагүй эцэг эхчүүд вэ гэж тухайн үед бодож ирсэн хэд удаа бол бодож ирсэн. Гэтэл энэ үйл явдал дөнгөж сая бас бид нарыг аяллаар явж байгаа тохиолоо. Бидэд хөдөө явж ирсэн 3 машинтай явж ирсэн. Нэг мэдсэн чинь за манай хүүхд таанаагаа байлаа гэнэ. Замдаа явж байгаа ш машинаа барь явж. Тэгснээ за хойдлын 2 машины аль нэгэнд нь явж явах ёстой. Тэгээ эхнэрээс асуусан аль машинд нь явж байгаа байлаа. Тэрэнд нь явж байгаа бахаа. Яг л ийм л хөвдөл явдал болж байгаа. Угаасаа ах トゥ нар нь янз янзын хүмүүс энэ нутгийнх нь ингээ хамт явж байгаа хүүхдүүдэнд хэдэн тоглоод хоорондоо тоглоод наан цан яваад магадгүй хойдлынхын тэмээн дээр гарч суугаад бус шалхаал энтлийн илжгэн дээр суугаад бусад тийшээ гүгээл ингээл явж исэн тэр цуван дотор явж исэн л үе. Энэ үед Есүсийг тэгээ явж байгаа бах гэж Есүсийн ээж аав хоёр нь бодсон гэвчиг Есүс тэр цуван дотор байгаагүй. 44 дугаар эшлээс түүнийг жингийн цуван дунд байгаа хэмээн тэд бодсоор аяныхаа нэг өдөр яваад төрөл садан танилуудынхаа дунд түүнийг хайтал ис олов. Есүсийг хаан Иерусалимд тэд буцаж ирэв. 3 өдрийн дараа түүнийг сүмд багш нарын дунд суугаад тэднийг сонсож мөн тэднээс асууж байхад нь олжээ. Түүнийг сонссон бүхэн ухаан болоод хариултыг нь гайхаж байлаа. Түүнийг хараад тэд гайхаж ихэн түүнд "Хүү минь, чи юунд бидэнд ингэж хандав? Харагтун эцэг бид хоёр чинь санаа зовон чамааг ирж хайлаа" гэхэд одоо Есүсийн хариулт их сонирхолтой хариулт. Тэр "Та нар юунд намайг хайсан юм бэ? Эцгийн гэрт байх ёстойг нь мэдсэнгүй" гэж юу хэлдэг. Гэтэл хэлсэн үгийг нь тэд эс ойлгоогүй. Мария үнийг ойлгоогүй. Тэгэнгუთ Есүсийн одоо хийж байгаа реакшн үйлдэл нэг сонирхолтой. Тэгээд тэр тэдний хамт явсаар Назарт ирж үгэнд нь дуулууртай байлаа гэж хэлдэг. Өөрөөр хэлэх юм бол Есүс Христ юуг мэдчихсэн бэ гэхээр хэдийгээр 12 настай байсан ч гэсэн тэр бол Бурхны хүү гэдгийг мэдчихсэн. Өдрөөс өдөр өсөх ёстой гэдгийг мэдчихсэн. Бурхны үгийг суралцах ёстой гэдгийг мэдчихсэн. Түүнийгээ хийсэн боловч түүний махан биеийнх нь ээж болох Мария, түүний нөхөр Йосеф хоёр Есүсийг бол ойлгоогүй. Тэгээ ойлгохгүй байгаа учраас яаж байгааг гэхээр та нар намайг ойлгохгүй юм байна те. Та нарын үеийг өнгөрсөн, та нарын үе бол хуучирсан. Яс тийм ярьсан яриа болоогүй. Та нар өстө гэмт нүгэлттэй хүмүүс учраас та нар те надад ийм ярих ирэх байхгүй. Тийм болоогүй. Өнөөдөр олон залуучууд эцэг эхчүүдийн үгийг сонсоод заримдаа хуучирсан, хоцрогдсон, те таны үе өнгөрсөн гэдэг айгүй олон тийм тайлбаруудыг тавьдаг. Тэгээ эцэст нь яадаг вэ гэхээр тийм учраас би таны үгэнд орохгүй гэдэг шийдвэрийг гаргах тохиолдол байдаг. Есүсийн хувьд сонирхолтой. Тэгээд Есүс үгэнд нь дуулууртай байлаа гэж л. Үгэнд нь дуулууртай. Есүс бол өөрөө дуулууртай байдлын маш томрон төгс жишээ. Хэдийгээр өөрийнх нь аав ээж нь өөрийг нь ойлгохгүй байсан ч гэсэн тэр өөрийнх нь эцэг эхтэй дуулууртай байж тэр дотроо мэрэгэн ухаан болоод бие хаан өсөж Бурхны хийгээд хүмүүсийн таалал түүнд байсан талаар хэлдэг. Таалал нь түүнд байсан. Дуулууртай байдал гэдэг бол тэр хүн ямар мундаг, тэр хүн өөрөө ямар лаг вэ гэдгээс үл шалтгаалаад би ямар байх ёстой вэ гэдгийг хийдэг зүйл. Чи муухай учраас би муухай байна. Чи сайхан учраас би сайхан байна гэдэг бол энэ бол жинхэнэ яг дуулуургүй байдлын шинж чанар. Есүс Христийн дуулууртай байдал нь түүний бага наснаас нь ахуулаад загалмай дээр өгөх хүртэл яг үргэлжилсэн. Филиппо номын 2 дугаар бүлгийн 8 дугаар ишлэлээр Есүсийн дуулууртай байдлын талаар хэлэхдээ хүн төрхийг олсон тэрээр өөрийгөө мөхөс болгож үхэлд загалмай хүлх хүртэл дуулууртай байлгаваа гэж хэлсэн байна. Есүс Христийн түүх нь зүгээр нэг дуулууртай хүмүүсийн талаар яригдаагүй. Дуулуур дотор амьдраад тэгээ дуулуур дотор дуусах хүртлээр яригдж байгаа зүйл. Үхлэн хүртэл яг дуулууртай байдал дотор яригддаг. Төрөхтэй дуулууртай, өсөхтэй дуулууртай, үйлчлэлээ хийхдээ дуулууртай, тэгээ бас үхэхтэй хүртэл дуулууртай байсан. Үүнийг бид нэр өөрсдийн амьдралаар сурч Христтэй адилхан болох нь бидний христтгэлийн амьдралын чухал төвүүдийн маань нэг байна. Дуулууртай байдал гэдэг бол 99% талаар өрсөн огт ярьдаггүй. Дуулууртай байдал гэдэг бол 99.9% талаар орсон ярьдаггүй. Дуулууртай байдал гэдэг бол
100% талаар ярьдаг. Хаадын дэд номын 13 дугаар бүлэг дээр Бурхны хүн гэж нэрлэгдсэн нэгэн иш үзүүлэгчийн харамсалтай төгсгөлийн талаар гардаг. Хаадын дэд номын 13 дугаар бүлэг. 1-р Хаадын 13. Энэ Еробоам гэдэг хааны үед болсон түүх. Бурхны хүн Юдагаас Бетэлд Бурхан өөрт нь үг хэлсэн учраас хурж ирдэг баг. Тэр ирэх үед нь тэнцээ юу болдгоо гэхлээрэ Еробоам одоо хаан утлаг уугуулж тахлын ширээний өмнө одоо эзний өмнө утлаг уугуулаа зогсож ирсэн. Тэр үед нь ингэж хэлдэг. Эгийн түүхийг та бүхэнд уншиж өгье. Хаадын дэд номын 13 дугаар бүлгийн 1-р ишлээс цааш нэг хэсэг бүлэг уншия. Харагтун Еробоам утлагаа өргөхөөр тахлын ширээний хажууд зогсож байх үед Бурхны хүн Юдагаас Бетэлд эзний үгээр ирэв. Тэрээр эзний үгээр тахлын ширээуд хашгиран тахлын ширээ эзэн ийхүү айлдаж байна. Үзэгтэн Давидын гэр бүлд Йосия гэгдэх нэгэн хүү төрнө. Тэр чам дээр утлаг өргөдөг мөргөлийн өндөрлөгийг тахилч нарыг чиний дээр тахилгалах бөгөөд чам дээр хүний ясыг шатаах болно гэж байна гэлээ. Тэр өдөртөө тэрээр дохио тэмдэг үзүүлж энэ нь эзний айлдсан дохио тэмдэг юм. Үзэгтэн энэ тахилын ширээ бутарч түүн дээрх үнс асгарах болно гэв. Бетэлдэх тахилын ширээний эсрэг хашгирах Бурхны хүний үгийг Еробоам хаан сонсмогц тахилын ширээнээс гараа татан түүнийг баригтун гэж зандарлаа гэж хэлсэн. За ойлгомжтой. Ягаад гэвэл тахилын ширээ чинь сүрж унана гэж хэлж чинь гэдэг бол тухайн хаан болоод тухайн хаант улсын сүрлийг хэлж байгаатай адилхан. Ямар ёрын юм хэлдэг хүн бэ? Наадгаа барьж ав гэж зандардаг. Гэвч тэр хүний зүг чиглэн сунгасан Еробоамын гар нь хатангаршиж буцаад өөр рүүгээ татаж чадахгүй болов. Бурхны хүн эзний үгээр үзүүлсэн дохио тэмдгийн дагуу тахилын ширээ бутарч үнсэн тахилын ширээн дээрээс асгарав. Хаан Бурхны хүнд хандан эзэн Бурхнаасаа гуун гарыг минь эдгэж өгөөч гэж миний төлөө залбирч өгнө үү гэв. Бурхны хүн эзнээс гуйсанд хааны гар эдгэж урдын адил болов. Тэгээд хаан Бурхны хүнд надтай хамт гэрт очиж альжаалаа тайлхтун. Би танд шагнал өгье гэв гэж хэлсэн. Бурхны хүн гэдэг энэ хүн хийн бид нар мэдэхгүй. Ер нь бол яг ямар иш үзүүлэгч гэдгийг мэдэхгүй. Энд чинь нэрийн тодорхой хэлээгүй. Гэхдээ Бурхны хүн гэдэг үгээр тодорхойлсон байдаг. Тэгээ яг үнэхээр тэр хүнийг Бурхны хүн гэж хэлэхүүц зохистой хүн байсдаг үйл тийм мөн. Ягаад гэвэл одоо бидний унших хэсгээр нэг юм гарна. Би танд шагнал өгье гэж хэлэхэд нь Бурхны хүн харин Бурхны хүн хаанд та өөрийнхөө гэрийн тэн хагасыг надад өгөх байсан ч би тантай хамт явахгүй. Мөн энэ газарт байхдаа би талах идэхгүй, ус жуухгүй. Учир нь эзний үгээр надад чи талах идэж ус жууж болохгүй. Тэрч бүх хил ирсэн замаараа ч буцаж явж болохгүй гэж тушаагдсан юм а гэв. Тэрээр Бетэлд ирсэн замаараа буцалгүй өөр замаар эргэж явлаа гэж хэлсэн. За утасныхын дууг хай те. Хажуудлах нь үн тусалж өгөөрэй. За утасныхын дууг хаачих зүгээр яахгүйгээр те. Тэгээ саяны хэсгээр юу болсон бэ гэхээр ингэсэн байна. Би таны хаант улсынхын талыг тэн хагасны үгийг гэсэн ч гэсэн би авахгүй. Яагаад гэвэл бурхан надад юу хэлсэн бэ гэхээр юуч битгий аваараа, юуч битгий идээрээ, юуч битгий уугаараа тэр байтугаараа ийшээ очсон замаараа эргэж битгий яваараа гэж хэлсэн юм а. Тийм учраас би тэхгүй гэж хэлдэг. Бурхны хүн гэж хэлүүлэх зохистой хүн мөн байна уу? Мөн байгаа үз. Бид нар санаж байна. Гихаз яалаа. Өөрийнх нь эзэн Самарын ноёныг эдгээсний дараа Самарын ноён бэлэг өгөх гэж оролдоход цэргийн жанжин бэлэг өгөх гэж оролдоход авахгүй гэж хэлдэг те. Тэгэхээр Гихаз явж очиод надаа өгчих. Эзэн жоохныг аваад ир гэж хэлээд авдаг. Одоо энд байгаа Бурхны хүн яаж байгаа вэ гэхээр би чамд өгьё гэдэг хахад би авахгүй гэж хэлдэг. Үнэхээр Бурхны хүн гэж нэрлэгдэх үз гайхалтай дуулууртай байгааг бид нар харж байна. Эд баялаг, нэр хүнд одоо сайхан тав тухтай амьдрал, олон сайхан зүйлсүүдийг амлсан боловч энэ Бурхны үгэнд дуулууртай байхын тулд хийгээгүй. Гэвч 11-р ишлэлээс гай газар дороос гахаа модон дотроос гэдэг шиг
Бетэлд нэг настай иш үзүүлэгч амьдарч байва. Түүний хөвгүүд дээр ирээд тэр өдөр Бетэлд бурхны хүний хийсэн бүх ажлыг мөн хаан танцсан хэлсэн үгийг эцэгтэй ярьж өгсөн түүх 11 дэх эшлэлээр гардаг. Тэгээ 20 дугаар эшлэлдэр нь тэдний ширээний ард сууж байх үед бурхны хүнийг эргүүлэн авчирсан иш үзүүлэгчдэр эзний үг буун ирсэн. Энд юу болчихв? Тэгээ мань хүн хашгираад Юдагаас ирсэн бурхны хүнд хандан хашгиран уйлж эзэн ийн айлдж байна. Чи эзний үгэнд тэрсэлж эзэн бурхныхаа чамд тушаасан тушаадыг мөрдсөнгүй гэж хашгирдаг. Өөрөөр хэлэх юм бол нөгөө настай иш үзүүлэгч яадаг вэ гэхээр бурхны хүнийг нутг руугаа явж байхад нь хүмүүн явуулаад авчруулдаг. Надтай хамт хоолол гэдэг. Бурхан намайг битгий хоол идэрэй гэж хэлсэн гингүүт тэгвэл намайг надад хэлсэн юм аа. Чамд хоол өг гэж хэлсэн. Эд гэж хэлдэг. Нөгөөт нь заа тэгвэл бурхан хэлсэн бол би идья гэж хэлдэг. Тэг яг идээ сууж байхад нь нөгөө настай иш үзүүлэгчээр дамжуулаад бурхан тэр хүн хандж хэлдэг. Бүр хашгираад уйлаад хэлдэг. Талах бүү үед ус бүү уу гэсэн газарт талах чидэж ус жуусан тул чиний шарил эцэг хүүхдийн чинь буршинд орохгүй химээлээ гэж хэлсэн. Өөрөөр хэлэх юм бол маш олон гайхалтай зүйлсүүдийг хийсэн боловч зөвхөн тэр нэг дуулуургүй байдлын үднээс болоод энэ бурхны хүн шийтгэлийг авч байгаа ийм түүх гарч байгаа. 24 дугаар эшлэлээр түүнийг цааш явж байтал замд нь арслан таарч түүнийг барьчихжээ. Түүний цогц зам дээр хаягдан хэвтэж илжгэн түүний дэргэд мөн арслан цогцсны хажууд зогсож байлаа гэж хэлдэг. Дуулууртай байдал гэдэг бол ямар чухал вэ гэдгийг энэ Библийн ишлэл Хаадын дээд номын 13 дугаар бүлэг бидэрт маш тодорхойгоор зааж өгдөг. Бурханд дуулууртай байна гэдэг нь энэ 99% талаар ярьсан яриаг. Энэ 100% талаар ярьж байгаа. 100% талаар. Бурханд дуулууртай байдал. Бурхны хүн хааныг зэмлсэн, зоригтой байсан уу? Зоригтой байсан. Хэлсэн үгийг хэлсэн үү? Хэлсэн. Авилгалаас татгалцсан уу? Татгалцсан. Бурхны тушаалыг дагсан уу? Дагсан. Хоол идэхэд нь идээгүй. Бэлэг авах гэхэд нь аваагүй. Ус уух гэхэд нь уугаагүй. Гэвч дараа нь настай иш үзүүлэгчийн хэлсэн Бурхан намайг чамааг өрхийг тушаасан юм а гэж хэлээд уруу татсан баг. Уруу татлага. Уруу татлага гэдэг зүйл биднийг Бурханд дуулууртай байхаас хоош нь авийг татчихдаг. Дуулуургүй байдлын маань гол үндсүүд нь юу гэдэг вэ? Уруу татлага бод. Тэгэхээр уруу татлагыг Есүс хэрхэн ялж дийлдэг байсан бэ? Түрүүний хамгийн ихэнд уншсан Иохан 4-р бүлгийн 28-аас 34-р ишлэлээр Есүс Самар хотод явж байхдаа дайрж өнгөрөхдөө худгийн хажууд сууж байсан Самар эмэгтэйтэй уулзаад Бурхны сайн мэдээг тараах тэр агшнаа Есүс юу гэж тодорхойлсон бэ гэхээр Бурхны хүслийг биелүүлэх гэж хэлдэг. Тэгэхээр Бурхны хүслийг биелүүлэх гэдгээ юу гэж тайлбарсан бэ гэхээр миний нууц хоол юм аа гэж хэлдэг. Есүс Христийн хоол нь буюу махан биеийн тэр нэг хэрэгцээ байгаа. Өсгөлэн тэр хэрэгцээг нэс илүү чухал нэг зүйл байсан. Тэр нь Бурхны хүслийг биелүүлэх. Бид Есүсийн Есүс Христийн нөгөө олон янзын сорилтуудаар туулсан сорилтыг мэднэ. Ялангуяа 40 өдөр мацаг барьсны дараа хамгийн ихний сорилт бол түүний өсгөлэн байсан. Өсгөлэн махан биеийн хэрэгцээ. Яг махан биеийн хэрэгцээ. Энэ махан биеийн хэрэгцээ заримдаа биднийг Бурханд дуулууртай байхад маш их саад болчихдог. Бодит байдал гэдэг үгээр бид нар Бурхны дуудлагт заримдаа бид нар үгүй гэж хэлж байдаг. Бурхан намайг ийм юм дуудсан л та. Гэхдээ нөхцөл байдлыг бодит байдлыг харахаар одоо болоогүй байна. Одоо тийм биш байна. Гэтэл бодит байдал Библийн яриад байдаг итгэл хоёр Библийг харах юм бол их байдалтай зөрчилдөж идэг. Яагаад гэвэл итгэл хизээ гэрэлтдэг вэ гэхээр бодит байдал итгэлийн эсрэг байх үед итгэл илүү их гэрэлтж харж идэг. Итгэл илүү их тодорч идэг. Зам байхгүй үед Бурхан одоо ийш яв гэж хэлэх үед тэнд итгэл харагдаж идэг. Бид нар амьдралынхаа шийдвэрийг гаргахдаа
бодит байдал дээр хэрэгцээн дээр махан биеийн хэрэгцээн дээр тулгуурлаад түүнийг маань юу хангах вэ гэдгийг харж агаад шийдвэр гаргадаг бол Бурхан биднийг түүнийг давсан Бурхан дуулууртай байдлыг бодит байдал тийм мөн үсгэлэн байна. Энэ замаар явах юм бол би хоолгүй байх юм байна. Гэвч эзэн намайг дуудсан учраас би явах ёстой гэж хэлсэн тэр үгэнд итгээд алхахыг дуулууртай байдал гэж хэлдэг. Христийн амьдрал юуны төлөө амьдарч байгаа вэ? Бид бүх хүслээ хангаж итгэл гэдэг гоё нэрэн дор бүгдийг ингэж хаацаалж агаад бүх хүслээ хангаад тэгээд Бурхан намайг ингэж ивээсэн гэж ярих нь төлөө амьдарч байгаа юу? Эсвэл бидний хүсэл хангагдахгүй байсан ч гэсэн Бурхан яв гэсэн газарт алхаснараа дуулууртай байдлыг хэрэгжүүлэхийн тулд амьдарч байгаа юу? Энэ бол Библийн биднээс хүсдэг дуулууртай байдал. Есүс махан биеийн хэрэгцээг давсан дуулууртай байдлыг харуулсан. Хүн зөвхөн талхаар амьдрдаггүй шүү гэсэн түүний тэр философи, итгэлийн суурь үг айгүй чухал. Бидний амьдрал бидэрт амьдрахад маш олон зүйл хэрэгтэй. Мөн бидэрт мөнгө хэрэгтэй юу? Хэрэгтэй шүү дээ. Бидэрт ажил хөдөлмөр хэрэгтэй юу? Хэрэгтэй. Орон байр хэрэгтэй юу? Хэрэгтэй. Унаа машин хэрэгтэй юу? Хэрэгтэй. Бидэрт маш олон зүйлсүүд бидний амьдрал хэрэгтэй гэж бодож байгаа олон зүйлсүүд байгаа. Үгүйсгээгүй. Тийм хэрэгтэй мөн. Гэхдээ хүн зөвхөн тэрнгээр амьдрдаггүй шүү гэж Есүс хэлсэн. Зөвхөн тэрнгээр амьдрдаггүй. Зөвхөн талхаар амьдрдаггүй юм аа. Харин Бурханы амнаас гарах үгээр амьдрдаг. Бурханы амнаас гарах үг тэгээ явууч. Би түүнийг дагахгүй, түүнийг сурахгүй, түүний араас мөшөхгүй байх юм бол түүл ямар хэрэг байх юм. Бурханы үг яахын тулд юм? Зүгээр ингээл хоосон тунгахлахын тулд юм үгүй. Хүлээж авч, ойлгож, итгэж түүний дагуу дагаж үр жимс гаргахын тулд байдаг. Тийм ч учраас бид хизээч Библийг баримтаглаад уншихгүйгээр гэрийнхэн хоймор тавьдаггүй. Харин ч өдөр тутамдаа уншиж амьдралын зааврыг авч тийхүү итгэлээр шийдвэр гаргаж байдаг. Библийн үгсүүд бидний амьдралын бодит зүйлсүүдийг давсан шаардлагыг тавих тохиолдол зөндөө байна. Энэ үед л итгэл яах вэ? Гэрэлтэж харагдаж байдаг. Гэтэл шавнарын толгоонд юу байсан бэ гэхэлэр хоол. Есүс Христийг Самарт худгийн хажууд үлдээд суугаад үлдгээд хооронд нь тэнцээ байх хооронд яаж байгаа гэхэлэр худгаас өмнө Есүсийн дагалдагч нар хот руу ороод хоол авахгүй явдаг, өдрийн хоол. Явах зам нь тодорхой худаг. Тэнд эмгтэй байсан уу? Байсан. Хүмүүс байсан уу? Байсан. Гэхдээ тэр дагалдагч нар юу ч хийгээгүй. Ягаад гэвэл ахуй соёлын хувьд тэд эмгтэй хүнтэй ярьж болохгүй. Дээр нэмхэн самар хүнтэй ярьж болохгүй тэр байтугай. Тэгээд яг хоо энэ самар хүмүүстэй би угаасаа ярьж болохгүй. Дээр нь эмгтэй хүнтэй ярьж болохгүй. Эрэгтэй хүн ганц бие эмгтэй ч ярьж хоригтой. Тэгээ хоолоо л аваад ирэх гэж үзсэн. Гэтэл Есүс энэ бүх соёлын яг хоо хязгаарламжтай байдлыг даваад тэр сайн мэдээг цар самар эмгтэйд дамжуулах үед бүхэл бүтэн хот эзэн рүү эргэх үүд хаалганд болчдөг. Заримдаа бидний амьдрал бидний хэрэгцээс илүү зүйл гардаггүй. Аялал, зугаалга, хэрэгцээ, өөр юу өшөө том тийм юм, ийм юм. Нөгөө Бурхны хаанчлал нь хаана байгаа вэ? Бурхны хаанчлал маань тэр дунд хаана орхигдчих вэ гэж. Мөнгө, хоол хүнс, тав тух, эрх мэдэл энэ олон зүйлсүүд биднийг Бурханд дуулууртай байхаас заримдаа холдуулж байдаг, биднийг сорж байдаг. Та ийм сорилтын дундор явж байгаа юм биш үстэй. Бурхан дуудсан тийм. Гэхдээ бодит байдал одоохондоо юм байна гэдэг шалтгаан. Хоёр дахь Есүс Христийн давсан нэг сорилт нь юу байсан бэ гэхээр алга ташаалт. Алга ташаалт гэдэг нь юу гэсэн үг вэ? 40 өдрийн мацгийн дараа Есүсийг сатан сүмийн хаалган дээр аваачаад, орой дээр аваачаад оройгоос үсрэг чи чадан штэ. Чамд өчнөө олон тэнгэр ихснэр байгаа. Эцэг бурхан ч гэсэн чамааг хамгаална гэж хэлсэн. Тэд нар тушаацсан. Чиний хүлээч нь чулуун цохиулахгүй. Чи чадна, чи мундаг. Чи бол сүнслэг хүч чадалтай.
сүнслэг эрх мэдэлтэй. Үнэхээр чи нэг хийх юм бол Бурхан чамаар бахарах нь яагаад гэвэл ийм учраас гэж. Заримдаа бидний доторх эго, бидний доторх бардам занг маань тэтгсэн олон зүйлсүүд бидний амьдралд байдаг. Чи мундаг шүү. Чи гоё шүү. Ийм алга ташилтууд. Иесус нэрээ тийм би чинь чадна штэ. Нэрээ тийм би чинь мундаг штэ. Нэрээ тийм би эндээс үсэж чадна. Харах уу? Өө чи намайг чадахгүй гэж бодож байна уу? Би чадна штэ. Үзэх үү? Өөрөө тэгээгүй. Бурхан Иесний битгий сорь гэж хэлсэн. Өөрөөр хэлэх юм бол Есүс Христийн би гэдэг төв нь бус. Харин Бурхан л гол нь. Би мундаг чаддаг, би агуу мундаг гэдэг нь биш. Бурхан л чадна гэсэн тэр чухал үг нь. Түүний сорилтыг давах чухал зүйл нь болсон. 3 дугаарх сорилт нь юу гэсэн бэл амбиц. Мэдээж хэрэг зөвхөн би төвтэй амбиц шүү дээ. Бурханы хаанчлалын төлөх амбиц гэхээс илүү тэгээд. Дэлхийн бүх хүч чадлуудыг хаанчлалыг харуулад би чамд өгнө, надад мөргөөрэй гэж хэлэх үед Есүс зөвхөн Бурханы эцэгтэй мөргөө гэж хэлсэн байдаг юм аа гэж хэлсэн. Энэ бол биднийг сордог олон сорилтуудын нэг. Бурханы хүн яасан бэ гэхээр уул нь энэ бүгдийг бол даван туулсан. Тэрүүний нөгөө нэг иш үзүүлэгч. Гэвчиг тэр нөгөө нэг настай иш үзүүлэгч түүнд худал хэлсэн. Бурхан намаа гэсэн. Бид заримдаа Бурханы нэрийг барьж бусдад ямар нэгэн юм хэлэхдээ маш болгоомжтой байх хэрэгтэй. Бурхан ингэж ин Бурхан тэгж ин гэж хүнд хэлэхдээ маш болгоомжтой байхгүй бол бид бусдын амьдралыг самардаг. Бурханы нэрийг барьж бид бусдад худал үг дамжуулахаасаа маш их болгоомжтой байх хэрэгтэй. Үнэхээр эзний үг яг юу хэлсэн бэ? Түүнийг л дамжуул. Заримдаа бид эзний үгийг барьж агаад өөрийнх нь хүслийг хэлэх, өөрт мэдрэгдэж байгаа мэдрэмжээ хэлэх тохиолдол байдаг. Бурхан ингэж хэлж гин гэж. Хэрв Бурхан үнэхээр надад хэлээгүй бол би зүгээр хэлмээр байгаа үгээ Бурханы нэрийг барьж хэлж болохгүй. Тэрний оронд би тэгэж бодож байна гэж хэлсэн илүү дээр. Харамсалтай настай иш үзүүлэгч ийм их туршлагатай Бурхантай ийм ойрхон мундаг сүнслэг хүн байсан ч гэсэн энэ үед үнэхээр тэр Бурханы хүний амьдралыг самрах зүйлийг настай иш үзүүлэгч хийсэн байдаг. Ямар ч гэсэн бид Бурханы өмнө дуулууртай байж энэ бүх сорилтуудыг даван туулж Бурханы өмнө итгэлийн амьдралын төв болсон дуулууртай байдлыг сахих нь их чухал. Дуулууртай байдлыг сахидаг 4 янзын сэдлийн талаар би хуваалцаад өнөөдрийн номлолыг дуусгая. Хүмүүс Бурханд дуулууртай байх гэж оролддог. Тэнд сэдлүүд нь янз янз байна. Эхний сэдэл нь айсан учраас. Бурхан намайг шийтгэж магадгүй. Алаа ячиж магадгүй. Алгадаад хайчиж магадгүй. Намайг хайчиж магадгүй. Тоохгүй үлдээч магадгүй. Ямар нэгэн муу зүйл тохиолдож магадгүй. Арайч моддогшгүй байгаамаа хэрэгсдэгч нар тий. Гэхдээ цаатлах санаа нь баг хэвэндэ. Тийм учраас би дуулууртай бай. Энэ бол зүгээр л бидний нөгөө хуучин хүн маань өөрчлөж чадаагүй ч гэсэн ядаж нэг дуулууртай байчихдээ гэсэн нэг тийм маш энгийн бүр нялх хүүхд шиг л санаа гэсэн үг. Зодуулахаасаа айгаад, алгадуулахаасаа айгаад, өвдөхөөсөө айгаад Бурхан дуулууртай байж байгаа. За яах вэ? Ядаж тэгээд ч болтгоо дуулууртай байж байгаа юм да гэж яг хэлж болох юм л да. Гэтэ тийм сайн сэтэл төрсөн биш. Хоёр дахь сэтэл нь итгэл байдаг. Бурхан миний сайн сайхны төлөө надад тушаадаг учраас би зүгээр итгэж хийчих. Арай дээр шүү. Ер нь их боломжийн мотивац сэтэл. Гэтэ хангалттай биш. Яг тэгвэл нэг юм зөрүүл авах гэдэг учраас. Нэг юм за яах вэ ингэж хийчих гэж. Дургу. Тийм би дургу байна. Ихтэй яах вэ? Хийчих та. 3 дахь төрлийн сэтэл нь ямар байдаг вэ? Баяр хөөрийн сэтэл. Дуулууртай байдал байхад баяр хөөр заавал байх ёстой. Өөрөөр хэлбэл баяр хөөртэйгээр бид нар Бурханы үгэнд дуулууртайгаар алахгүй байх юм бол бид нар өөрсөндөө бодох хэрэгтэй. Би ямар сэтлэр дуулууртай байгаа вэ? Би айгаад дуулууртай байна уу? Ашиг хонжоо хайгаад дуулууртай байна уу? Эсвэл зүгээр л дургуйч гэсэн ямарсан хийдаа гэдэг тийм нэг механикаар тийм байна уу? Эсвэл үнэхээр
Эзэн бол те үнэхээр тэр бол гайхалтай бурхан. Би бурханыхаа л баяр хөөртэй даа гэж. Илч Паул шорон сууж байхдаа баярлагтун гэж маш олон бичсэнийг та бүхэн санаж байгаа. Ялангуяа Филиппо номон дээр баярлал гэж. Маш сайн сэтэл дуулууртай баг. Бүр түүнээс сайн нэг сэтэл байна. Энэ бол хайрын сэтэл. Хамгийн өндөр шат. Иохан номын 14-р бүлэгтэр Есүс Христ шайнартаа заахтаа хэрв та нар намайг хайрладаг бол миний тушаалуудыг сахинаа гэж хэлсэн байдаг. Хайрлах юм бол асуудалгүй, амархан. Хайртай учраас. Би ойлгохгүй нь гэхдээ би хайртай. Тийм учраас яг уу асуудалгүй тахна. Би бурхнаас айдаг учраас биш. Би зүгээр л бурханд итгэж байгаа учраас. Зайх арай дээр юм. Гэтэл түүнээс илүү дээр шалтгаан байна. Би бурхныг хайрладаг учраас баяр хөөртэйгээр бурханд дуулууртай байна гэдэг бол Христчийн маш чухал. Христийг дагах бидний мотивац болох ёстой. Эзэн минь гэсэн болгон Тэнгэрийн хаанчлалд орохгүй гэж Библийн үг байгааг бид нар санах ёстой. Харин Тэнгэрт байгаа эцгийн минь хүслийг үйлдэгч нь л орно гэж Есүс Матай номын 7-р бүлгийн 21-р ишлэлээр хэлсэн байдаг. Одоо нуугаад яах вэ? Бид бүгдээрээ л Тэнгэрийн улсыг л хүсэж мөрөөдөж энэ газар цугласан. Тийм биз дээ. Бурхны мөнх амийг Бурхан бидэнд авралаа өгсөн гэдгийг итгээд бид нар энд газар цугласан. Бид нар ирээдүйд Бурхны хаант улсад очно гэж бид нар итгээд цугласан. Бид Бурхан намайг аварсан юм байна. Өөрийнх нь Тэнгэрийн улсад үрд мөнхөд хамт байхад байлгана гэж хэлсэн тэр үгэнд итгээд цугласан. Тийм ч учраас бид нар өнөөдөр эзний өмнө очих өдрийг хүртэл магтаж эзнийхээ өмнө цугласаар байгаа. Гэтэл энэ дотор нэг утга агуулга хоёр маань зөрчлөөд эхлэх юм бол асуудалтай болдог. Гол агуулга бидний хийж байгаа цуглаандаа явж байгаа, магтан дуулж байгаа, Библи уншиж байгаагийн чинь гол цаана байгаа чухал зүйл юу вэ? Бурхан дуулууртай байх. Энэ нь хэрвээ алдагдчих юм бол хэлбэр нь үлдээд агуулга нь байхгүй болж байгаатай адилхан болно. Тийм учраас бүгдээрээ хамтдаа эзэн Есүс итгэсэн бол тийхүү дуулууртайгаар Бурхныг дагаж амьдрацгаая гэж таавдаг уриалмаар. Амен. За бүгдээр хамт Христний өмнөр залбирцгаая. Их эзэн Бурхан минь бид нар танд итгэж таны араас дагахтаа айсан учраас эсвэл зүгээр л ашиг онжоо хайсан учраас бус харин таны хайрлсан учраас жинхэнэ баяр хөөртэйгээр Бурхан таны дагахад та туслаарай. Аава итгэлийн амьдралын маш чухал элемент болох дуулууртай байдлыг өнөөдөр бид суралцлаа. Бүх амьдралаараа танд дуулууртай байж таны тушаасан бүхнийг сахин биелүүлэхэд та биднэрт туслаарай. Бидний дуулууртай байдлаас холдуулж өгдөг алив сорилтуудыг даван тулах хүч чадлыг та биднэрт өгөөч. Махан биеийн хэрэгцээ, бодит байдал, нэр хүнд алдар гавьяа, сэтгэлийн таашаал, би гэсэн эго, хуваачих байдал, Бурхан таны оронд өөрийгөө тавих тэр амбиц, энэ бүхнээс та биднийг хол байлгаж өгөөч. Бүхий талаарх эзэн тантайгаа хамт байж зөвхөн таны хий гэснийг хийж, үйлдэх гэснийг үйлдэж, таныг хайрлсан учраас энэ бүгдийг мөшгөн амьдрахад та туслаач. Бид нар хий хоосон гүйсэн байхгүй тулд их эзэн минь бидний агуулга болоод хэлбэр аль аль Бурхан таны үг дотор нийцтэй байхад туслаарай. Есүсийн нэрээр залбирч байна. Амен.